улс төрийн эрх. Энэ үгний жинхэнэ утгыг эрх чөлөөтэй тусгаар тогтносон улс орны иргэд сайн мэднэ. Улсынхаа тусгаар тогтнолыг тунхаглаж, засаг төрийнхөө жолоог атгуулах эрхэм түшээдэн сонгохоос эхлээд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх асар их эрх мэдэл бүхий амар тайван амьдралын бүхий л өнгөлөрөх энд багтана. Эдлэн сууга энэ л эрх жаргалыг авчрахын төлөө бүх нийтээрээ 1945 оны 10 дугаар сарын 20-нд бүгд найрамдах Монгол ард улсынхаа тусгаар тогтнолыг тунхаглахад саналаа өгсөн хэн бүхнийг Монгол түмэн мартахгүй. 2 дугаар бүлэг. Хурууны хэ хувирахгүй. Өнөөдрийн жаргалан цайхан амьдралын үндэс суурь болсон тусгаар тогтнолын түүхийн нэгэн содон хуудас. Бүр тодруулбал 20 дугаар зууны монголчууд тусгаар тогтнолоо сэрэн батлан баталгаажуулж олон улсаар бүлээн зөвшөөрүүлсний онцгой нэгэн үе. 1945 оны бүх ард түмний санал хураалтын 75 жилийн ойн баярт зориулсан нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ өргөн барьж байна. Дэлхийн талыг эзэлж дээдсийн зарилыг даган хөрсдөд дэлхийд хүчрэг явсан Монгол. Галд шатсан гайхам түүхтэй, усанд живсэн уйтай түүхтэй. Гэвч хөдөлхийн цагт хүч нэг байсан нь олоо. Ийм бахархам түүхийг 20 дугаар зуунд ч бас дахин харуулж, нийтээрээ нийгмээрээ нэгэн зүгт харж чаддгаан илэрхийлсэн их үйл хэргийн нэг тусгаар тогтнолын төлөөх бүх нийтийн санал асуулга байлаа. Энэ санал асуулга 1945 оны 9-р сарын 2-нд Япон улс дайнд ялагдсан бууж өгснөөр хэрэгжих болж, харилцан тохирсон гэрээ бичгийн дагуу дундад иргэн улсч хүлээсэн үргэн биелүүлэх боллоо. Дундад иргэн улсын засгийн газраас ялангуяа ерөнхийлөгч Чанхай шигийн зүгээс бол энэ асуудалд нэлээд яарвчлан хандаж, зөвлөлт холбоотой улсад суусан өөрийн элчин сайд Буу Бинчэнаар дамжуулан зөвлөлтийн гадаад хэргийн ардын комиссариат Лозовскид өөрийн шаардлагыг тавьсан. За энэ шаардлагыг нь бол Лозовский бүгд найрамд Монгол ардад улсад суусан өөрийн төлөөлөгч Ивановоор дамжуулан манай улсын засгийн газарт хөргүүлсэн. Шаардлагт юу гэж дурдсан бэ гэх юм бол нэгдүгээрт бол одоо бүгд найрамд Монгол ард улсад санал хураалтыг яаралтай явуулах, санал хураалтын дүнг бүгд найрамд Монгол ард улсын төлөөлөгч өөрсдөө авч дундад улсын баярын өмнө буюу 10 дугаар сарын 10-ны өмнө бол бичлэн одоо чүнчийн бол дүнг бол авч ирэх гэсэн ийм нөхцөл байдлыг тавьсан. Энэ цаг хугацаанд үнэхээр боломжгүй зүйл. Яагаад энэ 2 өдрийг онцлоод байна вэ гэвэл 10 дугаар сарын 10 гэдэг бол дундад иргэн улсын баярын өдөр. Энэ тэмдэглэл том баярын өдрүүдээр тохиолдуулж Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэх гэсэн нь бол энэ бас л нэг том бодлогын илрэл муу юмаа гэж ингэж үзэхээс өөр арга байхгүй. Хариу өчгийг бол манай Монгол улсын засгийн газараас 9 сарын 13-нд өгсөн. За тэр хариу өчигт манай улсын хүн ам бол өргөн уудам нутагт тархан суусан. 2 дугаарт бол цэрэг чөлөөлөх дайнаас бүрэн гүйцэтгэж амжаагүй байгаа учраас хугацааны хувьд бол 10 дугаар сарын 10-нд бол явуулах бололцоогүй. Яагаад вэ гэх юм бол 1945 оны 9 сарын 21-нд болсон бүгд найрамд Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн хурлаас бүгд найрамд Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлаар бүх нийтийн санал хураалт 10 сарын 20-ны өдөр орон даяар нэгэн зэрэг бүх нийтийн санал хураалт явуулах ажлын зааврыг баталсан. За ингээд хугацааны хувьд бол 10 сарын 10-нд бол хийхгүй. Хоёрдугаарт нь бол дундад иргэн улсын төлөөлөгчийг байлцуулахыг зөвшөөрч байгаа. Гэхдээ санал явуулах журманд бол дундад иргэн улсын төлөөлөгч бол ямар нэгэн байдлаар оролцохгүй. Хэрвээ бүгд найрамд Монгол ард улсын төлөөлөгчд
Өчөөс энэ санал хураалтын дүнг биечлэн авах ёстой бол манай улс бол төлөөлөгчөө зөвхөн 11-р сарын эхээр явуулах бололцоотой гэсэн энэ бүх зүйлүүдийг бол Зөвлөлт Социалист Бүгд найрамд холбоот улсын засгийн газар гадаад хэргийн ардын комиссариатаар дамжуулан Дундад Иргэн улсын засгийн газар ерөнхийлөгчд бол уламжиж өгөхийг бол хүссэн байгаа. 1945 оны 9-р сарын 21-нд Улсын баг хурлын тэргүүлэгчдийн 76 дугаар хурал хуралдаж бүгд найрамдах Монгол Ард улсын тусгаар тогтнолын талаар бүх ард түмний саналыг гаргуулах тухай тогтоол гаргалаа. Энэ тогтоолын дагуу бэлтгэл ажлыг 10 дугаар сарын 10-наас эхлэн хангаж 20-ны өдөр тус улсын бүх нутаг дэвсгэр дээр нэгэн зэрэг явуулж ухаан солиотой ба шүүхээр эрхээ хасуулснаас бусад 18 нас хүрсэн бүх хэрэгнийг оролцуулан нэрсийн жагсаалтыг нутаг дэвсгэрийн зарчмаар үйлдэх, сайн дурын зарчмыг чанд баримтлах зэргийг заажээ. Энэ ажлыг удирдан зохион байгуулах комиссийг Улсын баг хурлын тэргүүлэгчдийн дарга Бомцент, орлогч дарга Сайн дурын зөвлөлийн орлогч дарга Сүрэнжөв. За ингээд нэр бүхий 24 хүний бүрэлдэхүүнтэй нийтдээ ингээд 26 хүний бүрэлдэхүүнтэйгээр үл энэ төв комиссийг баталсан. За энэ төв комиссд бол үндсэндээ орон нутаг, хөдөө орон нутаг Улаанбаатар хотын Намайрхан дарга нар голчлон болсон. Улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолын дагуу байгуулсан төв орон нутгийн 3304 комисст 20,138 хүн томилогдсон ажиллаж, нийтийн санал гаргуулах шалтгаан, зорилго, ач холбогдлыг ухуулах их ажил улс даяар өрнөлөө. Богино хугацаанд энэ ажлыг шуурхай хариуцлагатай зохион байгуулах шаардлагын үүднээс аймаг хотын комиссуудыг байгуулсан. Аймаг хотын комиссийн дараагаар төв комиссийн гишүүн тухайн аймаг хотын намын хорооны 1-р нарийн бичгийн дарга нар, за тухайн аймаг хотын баг хурлын дарга буюу одоогийнхоор бол захиргааны дарга нар, за эвлийн хорооны дарга, үйлдвэрчний эвлэлийн зөвлөлийн дарга нар, за тэр үед эмэгтэйчүүдийн зөвлөлийн зөвлөл гэж ийм бүтц байсан. За энэ эмэгтэйчүүдийн зөвлөлийн төлөөлөл голчлон болсон. Өргөн уудам нутагт тархан суусан ард иргэдийн саналыг авахд зохион байгуулалт нэн чухал байсан нөхцөлд засгийн газар төв комиссаас олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн байдаг. Энэ бэлтгэл ажлыг бол маш олон хүрээнд, өргөн хүрээнд олон хэлбэрээр явуулж л дээ. За хамгийн нэгдүгээрт нь бол хуулга сурталчилгааны өргөн ажлыг бол зохиосон. За хуулга сурталчилгааг явуулах нь бол хоёр зүйлийн эсвэл хамаарч байсан гэж бас хэлж болно. Нэгдүгээрт нь бол эрцийг хангах асуудал, ард түмний дайны хүнд чиглэлүүдийг туулж өнгөрөөсөн боловч дайнд ялж гарсан ард түмнүүдийн нэг болсон манай ард түмний тэр сэтгэлийг, урам зоригийг хөгжөөхөж чиглэж ирсэн. Хоёрдугаарт нь бол үгүйсгэж болохгүй боловч бас байж болох нэг нөхцөл байдал байсан. 20 гаруй жилийн туршид өөрсдийгөө тусгаар тогтсон улсын иргэд гэж үзэж ирсэн манай ард түмэн бол санал асуултыг үл ойших явдал гарахаас бас болгоомжилж ирсэн. Яагаад гэвэл 1920-ад оны дундаас эхлээд Монгол оронд бол маш хүнд ирэх замыг туулсан. Баруун зүүнтний тэмцэл, хөрөнгө хураах, намын цэвэрлэгээ, зэвсэгт бослого, улс төрийн хилмигдүүлэлт, халахын голын дайн, чөлөөлөх дайн ингээд ерөөсөө нэг 10 гаруй жилд маш хүнд ирэх замыг туулж ирсэн. Энэ хугацаанд хамгийн гол нь энэ улс төрийн хилмигдүүлэлт Монголын ард түмний сэтгэл зүрхэнд бол маш хүнд шархыг өгсөн. Маш их айц төгшүүрийг төрүүлж ийсэн. Ер нь үндсэндээ ард түмэн бол тэр ард түмний холбоо их холдсон, төрдөө итгэх итгэл суларцсан, ирээдүйдээ итгэх итгэлгүй болсон, ард түмний амьдрал маш хүнд байдалтай байлаа шүү дээ. Энэ дэлхийн 2 дугаар дайны жилүүдэд. Тэгэхээр энэ сэтгэлийн энэ зовлон бэрхшээлээ даван туулж ирээдүйдээ итгэх итгэлтэй болоход бол энэ итгэлийг бий болгоход энэ ард түмний санал хураалт бол их чухал ач холбогдолтой болсон. За тэгээ хуулга сурталчилгааны ажил бол маш олон хэлбэрээр явагдсан. За нэгдүгээрт нь бол санал асуулт хураалт явуулах тухай төр засгийн тогтоол шийдвэрүүдийг хэвлэн нийтлэх, олон түмэнд хүргэх, бүгд найрамдах Монгол ард улсын хөгжлийн түүхэн замлыг харуулсан тоо мэдээнүүдээр бүрдсэн тохиомлуудыг гаргах, за түүнчлэн
Энэ зөвлөлбод улс болон хоёр хөрш орны хооронд явагдсан энэ хэлэлцээрүүдийг бол хэвлэн нийтлэх гэсэн ийм зүйлүүдийг явуулсан. За энэ маань юунд зориулагдж байв гэх юм бол энэ санал асуултыг яагаад явуулах болсон юм бэ? Түүний учрыг олон түмэнд одоо тайлбарлан таниулахад хэрэглэгдсэн ийм материалууд байгаа. Би эрх чөлөөтэй байдлыг хүсдэг учраас өөрийн улсын тусгаар тогтнолын төлөө гараан өргөж байна. Чи бас гараан өргөх ёстой. Би өөрийн хайрт эх орны тусгаар тогтнолын төлөө батлана. Хүн болж төрсний минь дээд зэргийн эрхэм сайхан ирмэлзлэл бол өөрийн эх орны тусгаар тогтнолын төлөө амь бие санаа сэтгэлээ зориулахад хизээч бэлэн байхад оршин зэрэг уряг битсэн ухуулга таниулгын зураг туудас бүтээх ажил, балдан дорж дамжин сүр нарын зураачдыг оролцуулж хэвлэлийн зардал болох 66918 төгрөгийг сайд нарын зөвлөлийн нөөц хөрөнгөөс гаргажээ. Улсын хэвлэлийн газар өнгөт ба хар цагаанаар тус бүрийг 10,000 хувь хэвлэж эх орон даяар тараасан байдаг. Юуны өмнгийн зураг туудас, шүлэг, уряалгууд нь үндэсний ухамсар, бахархлыг хөгжөөн санал хураах ажиллагааны эрдэсийг бүрдүүлэхэд байлаа. Зураг туудсан дээр бол гол өгдөжсэн одоогийнхоор бол мессеж нь юу гэсэн гэхээр төрийнхөө тусгаар тогтнолыг баталж байгаа учраас Бүдүүн Монгол Ард улсын сүлд байрлуулсан байдаг. Ихэнх зураг туудсан дээр мөн төрийн далбайг байрлуулсан байдаг. Тэгээд энд дийлэнх нь бол ухуулах, урайлах маягтай сонгогчдыг тийм ээ 10 дугаар сарын 20-ны өдрийг санаж байна уу? Энэ 20-ны өдрийн сонгуульд идэвхтэй оролцоороо гэдэг. Зарим нь болохоор тийм шаардсан маягтай би өөрийн эх орны тусгаар тогтнолыг баталж байна. Би бас гар өргөн одоо оролцож байна гэж энэ хуудсан дээр. Чи бас адилхан гар өргөж оролцох ёстой гэж шаардсан мэгтэй тийм хуудсууд бол бас нэлээд байсан. Санал асуулгын ажлыг сар хүрэхгүй шахам хугацаанд бүрэн дүүрэн бэлтгэхэд Монгол хүн бүрийн эдвэх оролцоо, санаачлаг, үерийн ус шиг төрөн дэлгэрч санал авах улаан булан гэр майхан энд тэнд үе босож хоол хүнс бусад зүйлээр туслан сэтгэлийн их хандив өргөж эхэлжээ. Өртөөдөд тарган сайн мордыг гарган хэрэглүүлэх, багийн дотор болон сум баг, сум аймгийн хооронд мэдээ материалыг хүрэхэд ардууд бие биенээсээ өрсөн оролцож өртөө шууданд өөрийн сайн дураар тусалж байлаа. Энэ ажлыг зохион байгуулах удирдамж зааварчилгыг хийх юм семинарыг уран даяарцсан байгуулсан. Тухайлбал 10 сарын 1-нд зүүн болон төвийн бүсийн аймагуд Улаанбаатар хотын комиссийн нэгдсэн зөвлөгөөн Улаанбаатар хотод болсон. За энэгээр бол энэ бүгд найрамд Монгол Ард улсын тусгаар тогтнолын талаар санал гаргуулах ажлыг хэрхэн зохион байгуулах юм зааварчилгааг хүлээсэн. За энэ зааварчилгааг аваад бол энэ төв комиссийн гишүүд бол хөдөө орон нутагт үндсэндээ 10 сарын 23 хүртэл ажилласан байдаг л та. Нийтдээ бол санал хураалтын бэлтгэл ажлын хувьд бол 13,000 хүн оролцсон 700 гаруй хурал болсон гэж ярьдаг байхгүй. Монголын түүх судлалд онцгой байр эзлэх энэхүү үйл явдлын талаар үндэсний төв архивт 18 аймаг, хот, Монгол Ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэрэг зэрэг 21 газраас ирүүлсэн 32,600 гаруй хуудас материал тусгайлан бүрдүүлсэн 439-р хөмрөгт хадгалагдаж байна. 20 дугаар зууны Монгол улс Монголын тусгаар тогтнолын түүхэнд үйл явдалд холбогдох үндэсний төв архивээс хамрагт хадгалагдаж байгаа баримтууд одоо кино, гэрэл зураг, дуу авааны баримтаас гадна одоо ард иргэдийн өгсөн хурууны хээ зэрэг 18 аймаг болон Улаанбаатар хот, Монгол Ардын хувьсгалт цэрэг, хязгаарын цэргийн 21 газраас ирүүлсэн баримтууд байж байгаа. За санал асуулгын явах зааврын дагуу бол эдгээр баримтуудыг бол тухайн салбар комисс бүр баталгаажуулж, албажуулж, тамга тэмдэг гарын үсгээр зурж одоо төв комиссд ирүүлж хөргүүлэх ёстой гэсэн заавар байсан. Энэ зааврын дагуу бол одоо бүрдүүлсэн баримтууд бол өнөөдөр үндэсний төв архивын сан хамрагт хадгалагдаж байна. Сүхбаатар Чойусангийн намыг ард түмэн улам нягтаар хүрээлж байна. Намын жолоодон удирдах мэрэгэн онол зохион байгуулах аврах хүч цэцэглэн дэлгэрч байгаа манай орныг зуны аагим халуунд хурын шим таршаа мэт өвлийн тасхэм хүйтэн
нарны халуун элчмэд үргэлж ивэдэ. Энэ хурлууд дээр бол хамгийн гол зүйл нь их сонирхолтой зүйл нь юу вэ гэх юм бол ард түмэн бол өөрийн сансан бодсноо бол их чөлөөтэй илэрхийлж байсан олон янзын асуултыг тавьсан. Тэр тавьж исэн асуултын зүгээр ганцхан үгээр хэлэх юм бол ганцхан бол тусгаар тогтнолын санал асуудалтай холбогдлохгүй цаашдаа манай улсын хөгжил дэвшил бусад хөрш орнуудтай харилцах харилцаа бүр цаашлаад бол өөр Монгол баргыг Монголд нэгтгэхүү гэсэн ийм асуултууд хүртэл тавигдчихсэн бүр нэг бүрчлэн одоо сум багийн тайланд ирсэн байна. Иргэдийн оролцоо, идэвх санаачлаг бүхэн эх оронч сэтгэлгээн дээр тулгуурлаж байсныг тэдний сансан бодсон зүйлээ чөлөөтэй ярьж асууж гаргаж байсан уриалга сэтгэлээс өнөөдөрч тод харж болно. Тухайлбал Ховд аймгийн илтгэлд Манхан сумын нэгэн ардаас тусгаар улс болоход хөгжил болон хүн амын цөөхөн явдал холбогдох эсэх тухай асуусныг энд тэмдэглэсэн бол Дундгов аймгийн ард түмнээс монголчууд улсынхаа тусгаар тогтнолын төлөө хэдэн зуун жилийн турш тэмцэж ирсэн. Энэхүү удаа энэ бүх тэмцлүүдийн үр дүнгуудыг нэгтгэж Монголын ард түмний олон зуун жилийн турш хүсэж ирсэн хүслүүдийг нэгтгэн Монгол улсыг дэлхий дахны олон улсуудад ихэд нэр сүр эрх мэдэлтэй мандуулж байгаа тухай бахархан байгаагаа өгүүлжээ. Санал хураалтын үйл явцад хүмүүс өөрсдийн илэрхийлэлт гэдэг юмыг зөвхөн гараар бичиж өгсөн тийм зөвлөд одоо маш их үнэтэй тийм сурвалжууд халгалж үлдсэн байт юм байна. За тухайлбал Харанхай аймгийн Булган сумын одоо 65 настай Пунцгийн Ванчин гэдэг хүний илэрхийлэлтээр бол за миний үе хар багаас олон төрлийн нүр үдсэн бөгөөд тэдгээр төрлийн үзэл чанарыг нүдээр үзэж нуруугаар үүрч явлаа. За жинхэнэ бол Монгол ардын хувьсгал засгаас өөр ард түмэнд тустай инх жаргалан олсон инэрлэлтэй гэгээн засгийг би үтсэнгүй гэх зэргээр энэ илэрхийлэлтээр бичсэн. За үүнээс гадна нутгийн одоо ерөөл магтаал хэрдэг хүмүүс өөрсдийнхөө тэр зохиосон ерөөл магтаалыг тэр санал хураах үйл комиссийн одоо тэр баярын өдөр болгож энийг бас олон нийтийн өмнө уншид танилцуулж исэн ийм жишээ байна. За мөн л энэ Харанхай аймгийн Булган сумын ард Бадарч гэдэг хүний ийм найраглал одоо бяцхан ийм найраг байгаа. За энэ дээр бол за эрхэм олон монголчууд эв саналаа нэгтгэж өөрийн тусгаар тогтнолыг баруун гараа өргөн баталж байгаа нь багтай. Амсар дүүрэн бэлхэлзуулж ардын сайн дууч нар аялгүй гişээ өргөж ахмад настан олноор аатай сайхан найрлаж суугаа нь ариун журамд ардын амьдралын сайхан тэмдэг гэж өрөөж байсан байна. Ардахачсан монголлог аккосенар хөгжөжбэ ахсэжбэга ганшинэт дүргэн сайхан хөгжөнтэй сүрхэг намныг байгуулсан сүрдэх болсон баатар Сүхбаатар энэ дуунуудаа жаргалантай мэдрэл нам засаг Сүхбаатар чой болсон эцэг Сталиныхаа тухай дуулдаг юм аа. За энэ бүх үйл явдалд бол Монголын ард түмэн ялангуяа хөдөө орон нутгийн иргэд бол өөрийн зүрх сэтгэлээсээ хандаж маш идэвхтэй оролцсныг одоо гэрчилж байгаа юм одоо тод жишээ юм аа. Тухайлбал Говьалтай аймгийн Түмэн Дэлгэр сумын 92 настай эмгэн Солихуу. Би олон төрлийн нүрийг үзэж ирлээ. Энэ төр ийм сайхан төр ер нь байгаагүй. Би энэ сайхан төрийнхөө тусгаар тогтнолыг баталж, энэ сайхан баярын өдөрт Монголын эртний зохиолын ёсоор маршал Чойболсонд торгон хадаг нэгийг явуулъя хэмээж Улаанбаатар хотын 8 дугаар хорооны 121 настай Батын Осор, 1-р хорооны 101 настай эмэгтэй Цэрэнбалжид нарын зэрэг 8 хүн маршал Чойболсондаа хадаг барьсан зэрэг бодит баримтууд өнөөдөрч хадгалагдаж байна. Эдгээр яриа илэрхийлэлтүүдийг тэр хэвээр нь бичиж ирүүлж байсныг
радиогоор дамжуулж сонинд нийтлэж байлаа. Ард иргэдээс бичиг илэрхийлэлт 1525, баярын ерөөл загтал 83789 ирсэн тухай, санал хураалтын дүнгийн тухай тогтоол зааж, эдгээрийг зарим нь санал хураалтын дүнтэй хавсарган дундад иргэн улсад илгээж байсан байна. 10 дугаар сарын 21 өгцсөн улс орон даяар хөдөлмөрийн өндөр амжилтанд амжилтаар огтох тийм зүйл байсан. Тэгээ одоо би жишээлбэл энэ дээр Булган аймгийнхан бол одоо улсын төлөвлөгөөг биелүүлэх ажлаа яарвчлан биелүүлж ирсэн. Тэгээд одоо өвлийн бэлтгэлийг хангасан гэдэг яах юм бол Сэлэнг аймгийнхан тайлан дотор бол одоо дутууга бол гүйцээсэн. За түүнээс гадна бүр тодорхой жишээнүүд чон авлах ажлыг бол тэдэн хувиар биелүүллээ. Хадлангаа татаж авсан бусад аймгээс одоо зам зуур явж исэн хүмүүсийг бол одоо бэлтгэлийг нь хангаж тийм ээ нэрсийн жагсаалтанд нэмэлт бүртгэлээр авлаа гэсэн ийм олон зүйлүүд бол байж байна. Энэ бол бас одоо тэр тусгаар тогтнолын батлах тэр үйл явдлыг монголчууд, Монголын ард түмэн хэрхэн одоо дээдлэн үзэж, хэрхэн түүнд одоо сэтгэл зүрхээрээ бэлтгэж исэн дүр зургийг бол одоо баримт бичгэт бол үлдээсэн байна. Дорн дахны эмэгтэйчүүд дундаас эрх чөлөөт байдлаараа Монгол эмэгтэйчүүд ямагт ялгарч ирсэн. 1924 онд баталсан анх дугаар үндсэн хуулиар эрхтэй эмэгтэй ардуу тэгшэрхтэй гэж заан өгөхийн зэрэгцээ эмэгтэйчүүдэд сонгуулийн эрх олгосон нь Монгол улсад цор ганцудаа явагдсан энэ түүхэн сонголтод эмэгтэйчүүд онцгой үүрэг гүйцэтгсэн. Энэ бол боломж бол Монголын түүхэнд л нэг л удаа олдно гэдгийг бол ойлгож ирсэн учраас Монголын нийт ард түмэн бол энд маш их ач холбогдол өгсөн. Тэр дундаа Монголын эмэгтэйчүүд бол гол үүргийг бол гүйцэтгсэн гэж хэлж болно. Энэ төв комиссийн бүрэлдэхүүнд бол хувьсгалын одоо гол гардаж хийсэн Жанжин Сүхбаатарын гэргийн янжмаагаа орсон. Тэгэхээр энд бол эмэгтэйчүүд орон нутгийн тэр төв комиссаар дамжуулаад орохын хажуугаар дээрэс нь өөрийнхөө эмэгтэйчүүдийн байгууллагаар бол энд өөрийнхөө дуу хоолойг бол хүргэсэн. Энэ эмэгтэйчүүдийн байгууллагууд бол орон даяар нийтдээ 3179 одоо хурлыг одоо дангаараа зохион байгуулсан гэдэг. За тэр хуралд бол нийтдээ 176,081 хүн оролцсон гэдгийг байна лээ. За хоёрт эмэгтэйчүүдийн тэр гол үүрэг юу байсан бэ гэхээр 10 сарын 20-ны санал асуулгыг бол хэрхэн яаж одоо бүгдэнд нь хүргэх вэ гэдэг дээр тэр хурлын материалуудаар бол их тодорхой харагдаг. За юу гэхээр давхар биетэй эмэгтэйчүүд хүүхдээ харж байгаа мөн асран одоо өндөр насныг асарж байгаа эмэгтэйчүүдийг хороо, баг, сумдаар явж судалгаа авсан байдаг. За энэ нь юуг харуулад байна гэхээр Монголын тусгаар тогтнолын асуудал гэдэг бол ганцхан төр засгаас хийх ажил бол биш ээ. Бидний эмэгтэйчүүд хийх ёстой юм шүү гэдгийг бол ойлгосон. За яг санал хураалтын үеэр бол Янжмаа даргавал 1945 оны 10 сарын 20-ны өглөө Чоосон хотод очиж санал хураалтын 2 хэсэг дээр бол очиж ажилласан байгаа өглөөрт. Тэгээд тэрнийхээ дараа шууд Сүхбаатар аймагт яваад улсын баг хурлын тэргүүлэгчдийн даалгавраар Сүхбаатар аймгийн Байшинтад байсан Монгол Ардын хувьсгал цэргийн 7 дугаар дивизэд бол очиж ажилласан байна. Тэгээд 1945 оны 10 сарын 21-нд бол Баруур хотод буцаж ирээд 10 сарын 23-нд Чоосон аймаг Сүхбаатар аймгийн санал хураалтын дүнг бол төвд мэдээлээд тэгээд тэр өдөрт Улаанбаатар хотын зүг хөдлөөд 10 сарын 24-нд Улаанбаатар хотод ирж энэ хоёр аймгийн санал хураалтын дүн баримт бичгийг нам төрийнхөө удирдагчдад ёс төртөө гардуулж өгч ирсэн байна. За настайчууд бол энд бол маш их ач холбогдол өгсөн. За ялангуяа энэ төв комиссд ирсэн баярын бичиг, илгээлтүүд тэгээд дээрэс нь өөрийнхөө сэтгэлийн одоо илэрхийлэл болгосон маш их олон захидлууд төв комиссдэр бол ирсэн байдаг. Тэрнээс дөнгөж төвөрлөө тэр дундад иргэн улс руу бол явуулсан шүү дээ. Монгол эмэгтэйчүүдийн энэ амжилт зөвхөн сурч боловсрох, нийгмийн амьдралд оролцох өргөн боломжийг олж авсан төдийгүй улс төрийн талаар боловсрч үзэл бодлын төлөвшүүлсэн гэж болно. Тэд бүх нийтийн санал хураалтыг зохион байгуулахад бүх шатны комиссийн бүрэлдэхүүнд ажиллаж, нийтийн хурал цуглаан зохион байгуулан хүсэл зоригоо илэрхийлж байлаа. Орон даяар эмэгтэйчүүдийн 3179 хурал болж 176,081 хүн оролцсон нь
Үндсэн хуулийн эмэгтэйчүүд улс төр олон нийтийн бүхий л төрлийн ажил хэрэгт эрэгтэйчүүдийн нэгэн адил оролцох эрх хангагдсны баталгаа байлаа. Бэлтгэл ажлын маш чухал зүйл нь бол одоо өртөө уулааг бэлтгэх явдал байсан. 18 аймагаас бол одоо 2 аймагаас бусад нь бол өртөөний одоо асуудлыг зам харилцааныг зохицуулахын тулд өртөөдөд бол одоо нэмж байгуулга, засах ийм ажлуудыг хийсэн. Энэ маань бол санал асуултыг ямар нэгэн саад бэрхшээлгүй явуулах, дүн мэдээг өтөр төргөн хүргэх бол ийм нөхцөл байдал болж байгаа. За тухайлбал 1945 онд бол Архангай аймаг Монгол улсын хамгийн олон хүн амтай ийм аймаг байсан. Нийт 23 сумтай. За энэ орон нутагт бол одоо санал хураалтыг маш богино хугацаанд саналыг аймгийн төв комист хүргэхийн тулд 10 км тутамд өртөө байгуулсан. За энэ өртөөнд бол хүмүүс өөрсдийн хамгийн сайн шилдэг хүлгүүдээс ойж одоо хамгийн сайхан дээл хувцаанд одоо оролцсон гэдэг. Одоо Чойвсан аймгийн тайлангаас ингээ харж байхад бол бүх багуудад бол ард түмний тусламжаар өгсөн гэрүүдээр бол одоо сонгуулийн хэсгийг бол байгууллаа. Аймгийн төвд бол зөвхөн гэр байшин сулалснаас гадна хэсгийн гишүүдийн суухастаас ширээ сандлыг бол бэлтгэсэн. Аймгийн төвд л радио цэг төдийг байгуулсан гэд ярьж байхад Хөвсгөл аймагт бас мөн ижил чиглэлийн ажлууд хийгдэж байсан байна. За түүний зэрэгцээгээр аймаг сумын төвүүдэд улаан булангууд ажиллаж энд одоо ханы сонин ухуул хуузнууд гаргаж ард түмэнд сурталт ухуулгын ажил хийгээс гадна тэдний улс төрийн итг ухамсар сонирхлыг өрнүүлэхэд чиглэсэн уралдаан тэмцээнүүдийг их зохион байгуулж байсан. Ялангуяа одоо шатар, даам, шагааг зэрэг ийм наадмуудыг их зохион байгуулж байсан нэг түүхэн тэмдэглэж үлдсэн байна. За түүний зэрэгцээр бүх барилдах, хурдан морь уралдах гэх зэргээр энэ ард түмний итг хөдөлгөөнийг өрнүүлэх ийм ажлуудыг бол өргөн хэмжээнд зохион байгуулж ижээ. Санал хураалтын үед одоо тэнд ирсэн хүмүүсийг дайлах, өрөм ааруул, бүр зарим аймагуудын ихтгэл, сумын ихтгэлд бол тухайн үед бол одоо нэлээд боломжтой чинэлэг улсууд нь бол хонь мал гаргаад тэнд ирсэн улсуудыг бол дайлж ирсэн ийм жишээ бол хэдэн гаруйраа нэлээд урт жагсаалт гарахаар бол байна. Санал асуулгад бэлдсэн нэгэн том ажиллагаа бол бичиг үсэг сурах явдал байлаа. Тухайн үед Монгол орны хүн амын бараг 50% нь бичиг үсэг тайлгдаагүй байжээ. Төрийнхөө тусгаар тогтнолыг батлахдаа өөрийн гарын үсгэн үндэсний бичгээр нь зурах хүсэл эрмэлзлээ. Эдэр залуус эмгэг өвгдийг эзэмдэж бичиг үсэгт суралцах хөдөлгөөн өрнөж байсан олон баримт түүхнээ үлдэжээ. За 1945 оны байдлаар бол үндсэндээ нэг 190 гаруй мянган хүн бичиг үсэгтэй байсан гэж үздэг. За энэ нь бол одоо Монгол бичгээр уламжлалт Монгол бичгээр болон одоо шинэ үсэг буюу кирилл, за ганц нэг хүмүүсийн латин эднэр зурсан гар үсгүүд бол байна л да. Бүгд бол Монгол бичгээр биш. Гар үсгийн хувьд бол латин бичгээрч байна, шинэ үсгээрч байна. За мөн Монгол бичгээрийн дийлэнх нь байгаа. За тэгээд ихэнх тэр 80% нь бол одоо хурууны хийгэн дарсан гэж үздэг. Баримтан дээр нь байж байна. Сүхбаатар аймгийн Мөн хаан сумын хэмжээнд бол энэ санал хураалтын хуудсан дээр эрхий хуруугаа дарахгүй заавал гарын үсгээ дарцгаая гэсэн ийм хөдөлгөөн хөрөж ирсэн. Тэгээд одоо бичиг үсэг мэддэггүй хүмүүс нь бол өөрийнхөө гарын үсгийг зурж сурах. За бичиг үсэг мэддэг улсууд нь гарын үсгээ илүү сайхан гоё зурх ийм хөдөлгөөнийг өрнүүлж дасгал сургууль хийж бие биендээ зааж тусалж ирсэн. За энэ санал асуулгын баримтууд дээр бол энэ бичиг үсэг сурах хөдөлгөөний талаар бол зөндөн одоо баримтууд байна л да. Жишээлбэл одоо Улаанбаатар хотын 4-р хорины эмгэн дулам одоо хожим бид намайг тусгаар тогтнолон баталсан гэдгийг юугаар батлах юм бэ гэж асуух юм бол одоо миний нэр энэ юм а гэж би хэлэх ёстой гэж бол өөрөө бичиг үсэг сурах хөдөлгөөнд одоо нэгдэж гарын үсгийн зурж одоо би ацаг шүдийг зөрүүгүйгээр хэлбэр муутай ч гэсэн би гарын үсгийн зурж сурлаа шүү гэж бол одоо бас илтгэх хуудсан тэмдэглэгдсэн байдаг. За мөн Минжуургаан Хөдөлмөрийн Баатар Минжуургаан тэмдэглэлд бид нар энэ ард иргэдэд бичиг үсэг сургах одоо энэ тусгаар тогтнолынхын төлөө гарын үсгийн зуруулахад хөдөлгөөн өрнүүлж одоо идэвхтэй маш их ажилласан боловч одоо сансан үр дүнд бол бас хүрч чадсангүй гэж бол тэмдэглэгдэж үлдсэн байна л да. За энэ гарын үсгийн бичээсийг үзэхэд бол ер нь бол
нөгөө хэлбэр муутай байна уу үгүй юу? За тэгээд энэ дөнгөж гарын үсгийн зурч сурсан хүн үү? Эсвэл энэ өөрөн бичиг үсгтэй хүн байна уу? Эднэр гэдгийг бол тодорхой судалгаа хийх бол бүрэн боломжтой их баримтан дээр. Энэ санал асуулган дээр бол бидний нэг гол төвхтэй гэмээр нэг зүйл юу байсан бэ гэхээр зөвшөөрсөн эрч зөвшөөрсөн хоёр л үг байгаа. Тэрэн дээр бичиг үсэг мэдэхгүй хүн бол баруун хурууныхаа эрхээ хурууг тамгалж тавина гэсэн. За энэ бол монголчуудын хувьд бол бас их одоо том асуудал байлаа. Тийм учраас юуны төрөнд бичиг үсэг мэдэхгүй хүмүүс бол бичиг үсэг тайлагдах, тэр дундаа бүр нэрээ бичих гэдэг асуудал бол орон даяар өрнсөн. За энэ бол гэрийн сургуулиас ахуулаад хашаа хороо, үйлдвэр, тэр завод ерөөсө бүх газар бичиг үсэг ялангуяа бичиг өөрийнхөө нэрийг тавих гэдэг асуудал тавигдсан. Санал асуулганд манай улсын харьяат гадаадын иргэд оролцсон тухай архивын сан хөмрөгт тодорхой баримт үлдсэн байна. Тэдэнд санал асуулгын учрыг тайлбарлан таниулах үүднээс Монгол Ардын хувьсгалт намын Төв хорооны улс төрийн товчооны 10 сарын 12-ны өдрийн 60 дугаар тогтоол гарч энэ ажлыг үйлдвэрчний эвлийн байгууллагад даалгасан байна. За энэ ажлын хүрээнд бас нэг хийгдсэн асуудал бол 10 сарын 10-нд 45 оны 10 сарын 10-нд улс төрийн төвчөөний тогтоол гараад бүгд найрамд Монгол ард улсын харьяат хятад иргэдийн дунд явуулах одоо суртал ухуулгын чанартай ажлуудыг бол чанаржуулах тухай ийм асуудлыг авч хэлсэн. За энэ үйл яаж яах вэ зэрэг бол тэр үйлдвэрчний эвлийн шугамар Монгол хятад хэлтэй иргэдийг бол цуглуулж хятад иргэдийн дунд бүгд найрамд Монгол ард улсын харьяат хятад иргэдийн дунд бол энэ тусгаар технологийн талаарх асуудал ер нь бол бас ерөнхий одоо мэдлэг олох энэ асуудлаар бол нэлээд чанаржуулах ёстой. Хятад хэл дээр ажилчны зам одоо сонин гарах ёстой гэх мэт ийм нарийн асуудлуудыг үл энэ урлаар бол авч хэлсэн байна. За энэ санал асуулгын заавартан бол зааж өгсөн байдаг. За үндсэн хуулийг зөрчиж болохгүй. Одоо хүнийг нас хүүс харьяаллаар бол ялгуурлан гадуурхахгүй. За ямар нэгэн санал өгүүлэх одоо хавчилт шахуулт явуулж болохгүй гэж бол зааварт зааж өгсөн. За энэ зааврын дагуу бол хүсэлтэн гаргасан хүмүүсийг одоо Монгол улсын харьяат биш гэлэгсэн одоо тухайн орон нутагт нь оршин сууж исэн гадаадын иргэд болон өгс нь бол хамгийн олон өгс нь Ховд аймаг байгаа юм л та. За Ховд аймагт өгтөн бол тухайн иргэд өөрсдөө хүслэн гаргаж Шинжаанаас орж ирсэн монголчууд гадуу голдуу одоо хүмүүсүүд өгсөн байж байгаа. За энэ манай үндэсний Төв архивын саамрагт хадгалагдж байгаа яг энэ тусдан 625 хүнийг бол бүртгэсэн Ховд аймагт өгсөн тэр саналын бүртгэх хуудсан дээр бол Монгол овог нэртэй Монгол хүмүүсүүд байгаа. За цөөн тооны хятад нэртэй хүмүүсүүд бас байна. За цөөн тооны орос нэртэй хүмүүс байж байгаа. За эдгээр хүмүүсүүдээс 30 хүн нь гарын үсгийн зурсан байж идэг. За энд гарын тэмдэг гэж нэрлэдэг хятад бичгээр бичигдсэн одоо баталгааны тэмдэг бол дарсан 2 хүн байдаг. Тэр 2 хүний овог нэр нь бас Хуйлаа Монгол байдаг. За 3 хүн нь бол одоо хятадаар бичсэн байдаг. За тэр 3 хүний нэр бол хятад нэрээр байгаа. Бусад нь бол одоо монгол бичгээр 25 хүн нь өгсөн. За бусад нь бүгд хурууны хийгэнд дарсан. Эдгээр хүмүүс бол хятад хүн гэж ойлгож болохгүй. Энд бол дандаа их баримтаас харахад бол монгол овог нэрүүд байгаа даа. Тухайн үед дайны нөхцлөөс шалтгаалan эдэр насны ирчүүдийн нилээд нь цэрэгт татагдсан тул тэдний дунд санал асуулгыг тусгайлан зохион байгуулах шаардлага гарчээ. Ингээд Монгол Ардын хувьсгалт цэрэг хязгаарын цэргийн ангиудад санал авах ажлыг цэргийн командлаас зааварт тохируулан гаргасан тушаалын дагуу гүйцэтгэж дүнг Төв комист хүргүүлээр зохицуулсан байна. За энэ Ардын хувьсгалт цэрэг ба хязгаарын цэргийн ангиудад санал гаргуулах журмыг тухайн цэргийн командлал зохион байгуулна гэж заасан байдаг. За энэ зааварт заасны дагуу цэргийн явдлын амны сайд бүх цэргийн жанжнаас 85 тот тушаалыг гаргасан. За нэгдүгээр зүйлд нь бол бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 45 оны 9-р сарын 21-ний өдрөөр гаргасан 76 дугаар хурлын тогтоолын ёсоор бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтносон асуудлын талаар
бүх ард түмний саналыг гаргуулах ажлыг Монгол Ардын Хувьсгал цэргийн бүх анги нэгтгэлүүд салбаруудын дээр 10 дугаар сарын 10-наас 21 хүртэлх бэлтгэн явуулж гүйцэтгэсвэ гэд ингээд заасан. Санал хураалтын бэлтгэл ажил явагдаж явах үед бол нөгөө чөлөөлөх тайнд оролцсон Монгол Ардын Хувьсгал цэргийн анги салбарууд яг эх орондоо буцаж ирж исэн. За тэгээд энэ чөлөөлөх тайнд оролцсон Монгол Ардын Хувьсгал цэргийн одоо дарга цэргүүдийг бас энэ бүх ард түмний санал хураалтыг зохион байгуулах энэ бэлтгэл ажил, ялангуяа хөдөө орон нутгийн ард түмэнд ухуулах сурчилгаа явуулах ажилд бол одоо оролцуулж исэн байна. Тухайлбал Монгол Ардын Хувьсгал цэргийн 7 дугаар морьтын визээс хэд хэдэн ухуулагчдыг гаргаж тус аймгийн онгон хонгор зэрэг сумдад ажилласан байна. Тэгэхээр энэ чөлөөлөх тайнд оролцсон энэ дарга цэргүүд хөдөө орон нутгийн ард түмэнтэй уулзаад энэ чөлөөлөх тайны түүхэн ач холбогдол, Монгол зөвлөлтийн армийн ялалтын ач холбогдлыг сурчиж ирсэн нэгдүгээр. Хоёрдугаарт бол ерөөсөө энэ харийн төрөмгийлэгчдийн дарал одоо олон жил нухлагдсан хятад өвөр Монголын ард түмний амьдрал туйлын хүнд ирэх зовлон гаслантай байгаа тухай, Монголын ард түмэн аз жаргалтай сайн сайхан амьдарч байгаа тухай ярьж танилцуул. Тэгээд одоо энэ тусгаар тогтнолынхоо төлөө бүгдөө саналаа өгөхийг бол уриалж исэн байна. Цэргийн явдлын яамны сайд бүх цэргийн жанжны тушаал галсантай холбоотойгоор тухайн үеийн Монгол Ардын Хувьсгал цэргийн улс төрийн газраас санал асуулга явуулах талаар зааврыг гаргасан байгаа. За зааварт бол санал гаргуулах ажлын зорилго ач холбогдлын талаар бүх нийтэд сурталчлах. За бүгд найрамдах Монгол улсын ард иргэдийн эрх үүрэг, тусгаар улсын одоо өмнө эрх чөлөөтэй байдал, за дотоод Монголын ард түмний эрх чөлөөгүй байдлын талаар, за бүгд найрамдах Монгол ард улсын 25 жилийн дотор яаж хөгжсөн тухай иймэрхүү одоо ухуулан таниулах ажлыг нэгдүгээрт хийх одоо үүрэг болгосон байгаа. За хоёрдугаарт нь бол Зөвхөн Монголын ард түмний одоо эвдэршүү ган батны харимтлалыг сурталчлах тийм асуудлуудыг тавьсан. За нам эрхтний хурлуудыг одоо бүх салбар одоо нэгжүүд дээр зохион байгуулж бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнолын асуудлын ач холбогдлын тухай нэг бүрчлэн одоо хүмүүс танилцуулах. За ханын сонин лоозон ухуулах хуудаснуудыг гаргах, Сүхбаатарын клубүүдээр дамжуулж сурчлагын ажлыг хийх. За ийм одоо ажлуудыг бол нэг бүрчлэн зааж өгсөн. За манайхан бол одоо чөлөөлөх тайнд оролцсон түүхийг ярихдаа зөвхөн одоо нэг 45 оны 8 сарын 9-өөс одоо тэгээд ялд байгуулсан 9 сарын 3 ялдын байрыг тэмдэглэсэн хүртэл энэ хугацаагаар авч үзээд идэг. Энэ бол буруу юм. Тэгээд 9 сарын 3-наас хойш 9 сарын 15 хүртэл энэ Монгол Ардын цэргийн анги салбарууд тус тусын эзэлсэн хотуудаа байж тухайн хотуудад амар амгалан байдлыг тогтоох ийм үүргийг гүйтгэж байгаа. Тэгээд эх орныхоо зөв хөлгийн жолоог залж сар гаруй яваад 10 сарын 10-даар эх орондоо буцаж ирсэн байгаа. Тэгээд үндсэндээ бараг 2 сар гар. Тэгээд эх орондоо ирээд үргэлжлээд шууд бүх ард түмний тусгаар тогтнолын төлөө санал хураах бэлтгэл ажил, санал хураалтын ажилд оролцсон. Монгол Ардын Хувьсгал цэргийн хэмжээнд санал хураах ажил бол 1945 оны 10 сарын 20-ны өдрийн өглөө 6 цагаас эхлээд оройн 18 цагт дууссан байдаг. Нийтдээ бол 35,608 хүн санал өгсөн. Монгол Ардын Хувьсгал цэргийн хэмжээнд зохион байгуулалтын арга хэмжээг бол маш сайн авсан. Тэгээд ялангуяа нөгөө төвлөрсөн байсан учраас бол санал хураалтаа маш эрчимтэй явсан нэгдүгээрт. Хоёрдугаарт бол одоо Монгол Ардын Хувьсгал цэрэг гэдэг бол одоо цэрэгт ирсэн албан хаагчдыг одоо бичиг үсэгт маш сайн сургаж ийсэн. Тэр утгаараа бол одоо бичиг үсэг мэдхгүй гэсэн одоо юу байхгүй. Албан хаагч байхгүй. Бүгд гарын үсгээ зурсан. Монгол Ардын Хувьсгал цэргийн хэмжээнд бол нийт 99% санал хураалтын ажил явагдсан. 1% бол одоо санал өгч чадаагүй. Энд бол нийтдээ 35 хүн байдаг. Үүнээс бол 2 хүн хүнд өвчтөй учраас саналаа өгч чадаагүй. 9 хүн шүүгэж хилцсэн учраас мөн санал өгөөгүй. За 24 хүн бол хэлийн чандад үүсгэж авсан учраас саналаа өгөөгүй.
бүх ард түмний санал хураалтын учир начрыг хуулан таниулж, улс орон даяараа нэгэн зүгт харлаа. Бэлтгэл ажлын хамгийн чухал нь санал уг иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргах явдал байлаа. Энэ ажлыг тухайн үеийн засаг захиргаа нутаг дэвсгэр хороо хорин баг сумдыг нийтээр хамран санал хураалт явуулахаас 2 хоногийн өмнө дуусаж, нийт 494,970 хүнийг нэрсийн жагсаалтанд хамруулсан байна. Санал гаргах иргэдийн нэрсийн жагсаалтыг үйлдэх ажил бол нэлээд тийм одоо хариуцлагатай цаг авсан юм ажил байсан. За энэ ажлыг бол үндсэндээ баг хорд дээр бол ногдож исэн. 10 сарын 10 гэхэд бүх баг хорд бол санал гаргах эрх бүхий одоо иргэдийн нэрсийн жагсаалтыг гаргах ёстой гэдэг ийм удирдамж гарсан. За үүний дагуу энэ ажлыг бол одоо 2 хоногийн дотор сум одоо хорооны комиссоос шалгаж баталгаажуулах ёстой гэж. Ингээд нэрсийн жагсаалт бол батлагдах ёстой. Нэрсийн жагсаалтууд орсон иргэн хүн бол өөрийгөө оршин суугаа газраа санал гаргах хэрэгтэй. Хэрвээ ямарваа нэгэн шалтгаанаар өөр газар явж байгаа бол мөн газраа бүртгүүлээд санал авах хэрэгтэй. Үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаантай өвчтэй гэдэг юм уу, ийм байгаа бол очиж явахаар бол ингэж зохицуулсан. Санал асуулга явуулах 76 дугаар хурлаас гарсан тэр сайд нарын зөвлөлийн шийдвэрээр бол заавал тухайн засаг захиргаанд нь бүртгэх одоо юм уу санал өгүүлэх албатай биш. Ер нь бол одоо боломжтой газраа одоо өгөх бүрэн эрхтэй гэдгийг бол одоо зааж өгсөн байдаг. Тэгээ энэний дагуу бол бас тухайн орон нутгтаа өгөөч гэсэн явж исэн газраа өгсөн, сайн дураараа өгсөн хүмүүсүүд бол одоо тайлбар бичээд өгсөн байдаг. Тэр аймаг сумын харьяат, тэр багийн гишүүн байна гэд одоо санал асуулгын хурууны хээнийхэн доор даалтанд тайлбарыг бичээд өгсөн байдаг. Үнэн сонины 1945 оны 10 дугаар сарын 3-ны дугаарт Монгол улсын тусгаар тогтносон байдал Мандан Бадраг гэсэн тэргүүн өгүүлэл гарч ард олноор ялан дуудаж эрхчлөө тусгаар тогтнолоо баттгах эрхэм үйлсэд урайлан дууджээ. 10 дугаар сарын 18, 19 гэхэд бэлтгэл бүрэн хангагдж санал хураах байрууд төрийнхээ далбааг мандуулж хашаа байшин айлгэр туг дарцаг хийсгэн өнгө нэмлээ. Нэрсийн жагсаалтад орсон хүн бүр унах морион өмсөх хувцаан бэлдэн хүлээж төрийн тусгаар тогтнолон баталгаажуулах санал хураалтанд их орон бэлэн боллоо. Яхад өнөөдөр 1945 оны 10 дугаар сарын 20-ны өдөр манай бүгд найран дахь Монгол ард улсын бүх ард түмэн эрх чөлөөт тусгаар тогтносон засаг тэргэн хязгааргүй их хайртай өгөөд бат нэгдэлтэй байна. Дэлхийд дахины өмнө батлан илэрхийлж байна. Манай Монголын ард түмний түүх бол эх орны хаан эрх чөлөөт тусгаар тогтносон байдлын төлөө тэмцсэний түүх юм аа. Манай ард түмний түүхийн хаан тус олон зуун жил тэмцэж ирсэн энэ тэмцэл бол Нөхөр Сүхбаатар Чавсангийн удирдлагаар гагцхүү 1921 онд болсон ардын хувьсгалын ялалтын үрээр бүтэж Монголын ард түмэн эрх чөлөөвэн байлдан олж бүгд найрамдах Монгол ард улсыг байгуулсан билээ. Яхад зөвлөл холбоот дундад иргэн хоёр улсын засгийн газрын 1945 оны 8 дугаар сарын 14-нд бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтносон асуудлын талаар солилцсон ноот бичигт тохируулж өнөөдөр манай уудлан эх орны өнцөг болон бүрд Монголын малчин ард ажилчин
албан хаагч бүгдээрээ хүндэс угсаа эрхтэй эмэгтэй лам хар ялгалгүй сонгуулийн эрхтэй хүмүүс бүхэн бүгд найрамдах Монгол ард улсын хаан төрийн тусгаар тогтнолын төлөө нийтээрээ саналаа өгч байна. Энэ өдөр өргөн дэлгэр Монгол нутгийн өнцөг болон бүр 18 наснаас эхлээд ад зай урд хөгжтөн хүртэл төрийн хаан тусгаар тогтнолыг батлахаар суралцгааж байна. Бүгд найрамд Монгол ард улсын нутаг дэвсгэр дээр тусгаар тогтнолын санал асуулгыг 1945 оны 10 сарын 20-ны өглөөний 6 цагаас улс орон даяар нэгэн зэрэг эхлүүлжээ. Энэхүү өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон төв орон нутагт бэсрэг наадам, урлагийн тоглолт, кино үзүүлэх зэрэг олныг хамарсан үйл ажиллагааг явуулж байлаа. Мөн Монгол улсад явагдаж байгаа санал хураалттай зохицуулах үүднээс зөвлөлт холбоот улсад ажиллаж сурч байгаа хүмүүсийн саналыг 19-ны өдөр авсан байна. Монголын түүхэнд цор ганц удаа тохиосон энэ түүхэн санал хураалт нь Монгол улс тусгаар тогтносон бүрэн эрхт байдлаа олон улсад баталгаажуулж газар нутаг хил хязгаарын алдашгүй дархан байдал хангагдан үндэсний төр ёс түүх соёлын өв сангаан хадгалж өгсөн билээ. Тэгээ би нэг бастал 7 хоног шуудан дээр ажилласан. Тэгээ одоо нэг номод нэг нэрээ бичиж чаддгүй би нэ эрхээ хорууныхаа хаягийн даруулаад тэгэж авч байсан. Нэг юм бичгэн дээр. Тэ одоо тусгаар одоо Монгол толгоогоо дааж байгаа. Хятад тусгаарлаа гэдэг юм. За тийм өгчөөсэй байгаа юм. Тэ манай дэлгэр хангасан пугараад иж гарахаа хаяа өгч байсан ба. Би бол өөрөө Монгол номч мэдэн тэгэхэд энэ хэрэг ном зааж байсан биз дээ. Монгол номороо тийм нэг хаяа авч байлаа тэ. Миний ээж бол тэр санал хураах гэж одоо хачи их баяр хөөрүүлж бүгдээрээ одоо хамглал одоо сайн сайхан хувцас өмсөж хойж асар том баяр тавьж байгаа юм сэтгэл төржсэн тухай ярьдаг байсан. Тэгээ ер нь энэ санал хураалтанд оролцож байгаа хүмүүс бол өөрийнхөө хэмжээнд бүгд одоо өөрийнхөө сэтгэлийг илэрхийлжсэн. Одоо зарим нь нам засгийн удирдагчид одоо хадаг бэлэг явуулж байсан, урганы арьсч явуулж байсан, амьд торг хонь бэлгэлжсэн, морь бэлгэлжсэн тэргээд олон жишээ бол байдаг л. Зарим сэхэтнүүд бол шууд одоо шүлэг зохиолоор одоо энэ санал хураалтанд өөрийнхөө бодлыг бол өргөжсэн. Жишээ нь бидний багш академич Нацаг Дорж байна. Одоо түүхийн гол одоо бидний багш Нацаг Дорж өгч бол тэр үнэн сонинд нэг шүлэг бичсэн байна л да. Энэ дэлхий дээр элдв янзын орон буй эдгээр орны дотроос их нутгмын чухаг ард бидний жаргуулж аштын хүслийг хангасан алдартын орны ард улсандаа баярлан эрх төгөлдөр орны иргэн мөнгөдгээ олон бүгдийн өмнө омог төгөлдөр хэлнэ. Улс бүгдэд цуутай, удам тех сурвалжтай, улмаар шинэлэн хөгжиж өөрийн Монгол орноо бүгд улсын адил бүрэн эрхтэй гэж бүх дэлхийн өмнө бүр чамгтай хэлнэ гэж шүлэг бичээд үнэн сонинд нийтлүүлж ясан байна. Баянхонгор аймгийн төв саналаа өгсөн улсууд бол 10 м өндөртөө багныг босгож тэн дээр бол одоо санал өгсөн улсуудынхаа нэрийг өчсөн байж ах жишээтэй өөрд бол одоо тусгаар тогтнолынхаа үйл явдлыг одоо сананд орсож явахын тулд нөгөө талд нь бол Булган аймгийн сайхан сумын ард иргэд бол одоо яг тэр сумандаа бол чулуугаар бол бас өшөө босгоод жил бүхэн энэ баярыг тэмдэглэж байхаар тогтсон гэсэн юм мэдээнүүд бол эдгээр аймагуудын тайланд бол байна.
45 оны 10 дугаар сарын 18-наас 25-ны хооронд дундад иргэн улсын төлөөлөгчд санал асуулгын явцыг ажиглахаар ирсэн байна. За энэ төлөөлөгчдийг ахалсан хүн нь бол Ли Фажан гэж хүн. За энэ багийн бүрэлдэхүүнд бол Ли Фажаныг оруулаад 12 хүний бүрэлдэхүүнтэй ирж байсан. Дундад иргэн улс гадаад Монголд очиж ажиллах багийн бүрэлдэхүүн ерөнхий удирдамж маягийн зүйл гаргасан байгаа. За энэ дээр бол одоо бүгд найрамдах Монгол ард улс гэсэн нэр томьёог огтхон хэрэгжилж болохгүй. Ямагт гадаад Монгол гэж хэлнэ. Дандаа хятадаар ярина. Хятад хэлийг ямагт хэрэглэнэ. За гадаад Монголд очиод хэвлэлийнхэнд өгөх ярилцлагын эхноргийг Монгол төвдийн хорооноос гаргаж өгнө. Тэрний дагуу энэ агуулгын хүрээнд яриа өгж байна гэсэн ийм зарчмыг баталж гаргасан байдаг. Дундад иргэн улсын засгийн газрын төлөөлөгч Ли Фажаныг дагалдсан төлөөлөгчд өөрийн засгийн газраас өгсөн үүрэг зарчмыг ягштал баримтлан санал асуултын үйл явцыг ажиглажээ. Тэд Улаанбаатар хотын 3, 5, 8 дугаар хороо, Төв аймгийн Лүн сумын 1-р багт санал хураалт хэрхэн явагдаж байгааг ажиглан гадаад Монголын ард түмний санал хураалтын тухай илтгэлийг ерөнхийлөгч Чан Кайшид өргөн барьсан юм. Дундад иргэн улсын төлөөлөгчдийн тэргүүн Ли Фажан үнэн санны сурвалжлагч Цэндийн дамжин сүрэнтэй ярилцахдаа санал асуулга, зөвлөлт толгой тулсва дундад иргэн улсын Монгол улсын тусгаар тогтнолын талаар солилцсон нот бичгийн дагуу явагдлаа гэж дүгнсэн байдаг. Тэрээр цааш нь энэ санал асуулганд Монгол улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмэн тийм гэж хариулсныг нүдээр үзлээгээд энэ тухайга ерөнхийлөгч Чан Кайшид загтал илгээн хөргүүлсэн байдаг. Бүгд найрамдах Монгол ард улсын тусгаар тогтнох эрмэлзлээ баталж байна уу гэсэн ганцхан асуултанд тийм гэж хариулан сум багуудад өдрийн 14 цаг гэхэд үндсэндээ дуусч орон нутагт 17-оос 18 цагийн хооронд санал хураалт бүрэн дууссан байна. Тиймээс саналын дүнгээ нэгтгэн гаргажээ. Бүгд найрамдах Монгол ард улс нь дундад иргэн улсаас тусгаардан өөрийн тусгаар тогтнолоо батлах ард нийтийн санал асуулгын нэрсийн жагсаалтанд нийт 494,970 хүн бүртгэгдэж 487,409 хүн саналаа өгсөн түүхэн баримт үлдсэн байна. 10 сарын 20-нд явсан санал асуулгын дүнг бол төв комиссруу урьдчилсан дүнг цахилгаанаар илгээсэн. Тэгээ энэ цахилгаанаар илгээсэн урьдчилсан дүнг бол ажиглагчаар ажиллаж байсан хятадын төлөөлөгчд бол танилцуулсан. Арын үсэг зурсан дүнгийн морь, радио, алтерик, нисконгоц, телефон, автомашинаар Улаанбаатар хүргэж иржээ. Монгол улсын үндэсний төвийн архивд хадгалж байгаа тэр үндсэн их баримтуудаас нь шүүж үзэхэд бол ер нь бол ганцхан л тохиолдол бол санал хураалтанд оролцохгүй гэсэн тохиолдол гарсан. Тэр нь бол одоо Завхан аймгийн Баян хайрхан сумын 1-р багийн иргэн гонгор авагтаа шагдарч өгдөг хүн би бол санал хураалтанд оролцохгүй гэсэн. Яагаад вэ гэхээр энэ багийн дарга удирдлага бол намайг хүн гэж үзэж миний тавьсан асуудлыг шийдэж өгдөг учраас оролцохгүй гэсэн. Хэрвээ оролцохгүй гэдэгт нь албадсан байна уу үгүй юу гэдэг асуудал бас гарна. Шалгах баригадийнхан бол багийн тайланд татгалцсан гэдэг байгаа учраас энэ хүн нэрсийн жагсаалтанд орж үгүй юу гэдгийг бол шалгасан байна. Тэгэхээр тайлбар дээр нь бол энэ хүн ингэж хэлсэн учраас бол нэрсийн жагсаалтанд бүртгэсэнгүй гэж үж байгаа. Бүх нийтийн санал хураалтын дүнг нэгтгэх тухай тогтоол гаргах тухай асуудал байж байгаа. Тухайн одоо хэсэг комисс тарьяалагдж байгаас газар дээр нийт хичнээн хүн санал гаргах ёстой. Тэдгээрээс жинхэнэ санал гаргасан нь хэдий.
гэдгийг тэмдэглээд дүн гаргаад за тэгээд комиссийн бүх гишүүд гар хэвсэг зураад захиргааны тамарга баталгаажуулаад за иргэдийн өгсөн тэр саналын хуудсын хамтаар дээд чадны комисс руугаа бол хөргүүлэх ёстой гэж заасан. Энэ ажилд бол хяналт тавих, энэ ажлыг зохион байгуулах ажил бол тун комиссийн ажил гэж байсан. Төв комисс дүнгийн гаргав манай орны сонгуулийн эрхтэй хүмүүс цөм тусгаар тогтнолон баталжээ. Нэг ч хүн татгалцсангүй. Өнөөдөр тусгаар тогтнолон баталсан явдлууд олон зуун жил эрхчлөөний төлөө тулдаж ирсэн эх оронч нарын алдарт тэмцлийн өрмөн. За энэ ажлыг зохион байгуулах тэр төв комиссийн тогтоолыг Улсын баг хурлын тэргүүлэгчдээс 1945 оны 11 сарын 2-нд бол тусгай тогтоол болгож батлаад тэгээд Зөвлөлбат улс Бүгд найрамдах хятад улсын засгийн газарт бол албан ёсоор илгээсэн. Бүгд найрамдах Монгол Ард улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч албан ёсны тунхаглал гаргасан дундад иргэн улстай дипломат харилцаа тогтоохоор манай төлөөлөгчид 1946 оны 2 дугаар сарын 8-нд Чунчиныг зоржээ. Бүгд найрамд Монгол Ард улсын засгийн газрын төлөөлөгч төв комиссийн оролцогч дарга Сүрэнжөв тэргүүтээ 8 хүн очсон. Дундад иргэн улсын гадаад хэргийн сайд Ваншизэтэй бол албан ёсны хэлэлцээрийг хийсэн. Эхний өдрийн хэлэлцээ нь бол танилцах хэлэлцээр байсан учраас бол гадаад яамны сайд нь хүлээж авсан. Дараагийн хэлэлцээр нь усан албан ёсны хэлэлцээрүүд бол эхэлсэн. Дипломат харилцааг ямар төвшин тогтоох вэ? Энэ асуудал бол их чухал байдаг. Ямар өөрөөр хэлбэл элчингийн дипломат төлөөлөгчийн одоо дэв зэрэг ямар байх вэ? Энийг бол манайхан бол юу яасан байгаа хэлцнэ гэдгийг хэлсэн. За нөгөө талаар яасан гэхээр энэ дипломат харилцаа тогтоох баримт бичиг ямар байдлаар ярилцаж тохирох вэ гэсэн. Манай талын санал бол ноот солилцох байдлаар энэ дипломат харилцаагаа тогтооё гэж ингэж хэлсэн байгаа. За энийг манайхан тэдний хятадын тал хүлээж авсан. За хятадын тал энэ хэлцээр дээр газар нутгийн асуудал ярих гэж оролцсон. Манай төлөөлөгчдөө бид нэг тийм эрхийг бол засгийн газар олгоогүй гэдгээр ойшлуулсан. 10-ны өдөр 3 дахь удаагийн албан ёсны хэлэлцээрийн дараа бол манай засгийн газрын төлөөлөгч Сүрэнжөв тэргүүтээ хүмүүс бол хэвлэлийн баг хурал хийсэн. За тэгээд хэвлэлийн баг хийлэгдэх учир нь юу гэхээр ерөнхийдөө бол Монгол улс хүлээн зөвшөөрөгдлөө, дэлхийн давтсан дээр олон улсын эрхийн дагуу хүлээн зөвшөөрөгдлөө гэдгийг тодруулж өгөх зорилгоор бол энэ хэвлэлийн баг хурлыг хийлгэсэн байдаг. За энэний дараагаар дараа өдөр нь бол Чанкаши манай төлөөлөгчдийг хүлээж авч уулзсан байгаа. За энэ дээрээ бол яасан гэхээр бол Монголын тусгай тогтнолыг хүлээн зөвшөөрсөн явдал бол хоёр улсын найрамдалт харилцааг одоо улам батж болгоод чухал алхам боллоо гэж ингэж хэлсэн байгаа. Нилээ хилэн долонгоо ярьсан гэж ингэж хэлдэг. 2 дугаар сарын 16-нд бол үндсэндээ бол манай төлөөлөгчдийн яриа хэлцээрийн асуудал шийдэгдэж 17-ны өдөр бол Бүгд найрамд Монгол Ард улсын засгийн газрын төлөөлөгчд бол Чунчинаас Бээжингээр дамжин 19 оны өдөр бол эх орондоо ирсэн. За тэр өдрийнхөө орой бол засгийн газрын төлөөлөгчдийн Сүрэнжөөгөө бол одоо Зөвлөлбат улстай байсан Бүгд найрамд Монгол Ард улсын ерөнхий сайд бөгөөд гадаад яамны сайд Чавилсан гот бол одоо загтал явуулсан. Ингээ 2 сарын 26-нд өдөр Бүгд найрамд Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 14-р хурлаар Бүгд найрамд Монгол Ард улсын засгийн газраас дундад иргэн улстай хийсэн хэлэлцээний дүнг бол хэлэлцсэн холбогдох баримт бичгүүдийг бол баталсан. За ингээд бол Бүгд найрамд Монгол Ард улс ба дундад иргэн улсын хооронд бол албан ёсоор 2 дугаар сарын 13-наас эхлээд бол дипломат харилцаа тогтоосон гэж явдаг. 1945 оны 10 дугаар сарын 20-ны санал асуулга бол манай улсын түүхэнд болсон үнэхээр одоо том үйл явдал юм байна. Бид нар одоо тусгаар тогтнолоо жинхэнэ ёсоор баталгаажуулсан нэг тийм эгзэгтэй цаг мөч гэж хэлж болох юм байна. Энэ түүхт үйл явдал болсноос хойш одоо 75 жилийн ойл тохиож байна. Дэлхийн 2 дугаар дайны дараахаар энэ олон улсын нөхцөл байдал монголчуудад маш их ашигтайгаар эргэсэн учраас энэ санал асуулга бол явагдсан. Энэ тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалтын үеэр төр ард түмэн хоёр нэгэн зорилгод нэгдэж тусгаар тогтнолынхоо төлөө эх орныхоо төлөө нэгдэж нэг үйл хэргийн төлөө хамтарч ажилласан энэ өдрүүдэд. Улс орондоо даяараа баярлсан хоёр үйл явдлыг бол залуучууд мэднэ.
Нэг нь одоо 81 онд бол гүрэрэгчээ сансарт ниссэн бүх ард түмнийг баярлсан. 2008 онд бол Төвшинбаяр Олимпийн аварга болоход нэг баярлсан. Яг тэрнээс өргөн цартай том баяр бол энэ 45 оны 10 сарын 20-нд болсон. Бүх ард түмэн ерөөсөө юм мэдэрдэг бүхэн энэ тусгаар тогтно гэж ямар үнэтэй юм. Монгол улсынхаа төлөө одоо өөрийнхөө амь бие хайрлахгүй зүтгэн энэ Монгол улсын төлөө бид бүхнээ зориулна гэснээ илэрхийлсэн ийм том баяр болсон гэж хэлж болно. Тусгаар тогтнолын энэ санал асуулгад төр төмнийхээ төлөө эрхий хурууныхаа хээгээр тамгалан дарсан тусгаар тогтнолын энэ тамга хурууныхээ хувирдгийн адил үе цагт хувирлгүй өдий хурж ирсэн. Таны бидний өвөг дээдэс энэ эрхэм жаргалыг үүргийн хамт үр хойч бидэн дан үлдээсэн билээ. Нүүрэнд нь галбадарсан Монгол эцгийн хиймэр дээр нүнжигэнд нь нар гэрэлтсэн Монгол эхийн хиймэр дээр нүүтгийн өргөнд нэгдсэн Монгол аймгийн холбоон дээр нүүбийн шигтгэн заларсан Монгол улсын далбаан дээр тусгаар тогтнол чамайг тун хоглон бичнэ бид.